2021 оны 6 сарын сүүлээр коммунист нам Христэд итгэгчдийг улааран баривчилж байсан тул миний байсан айл ажиглалтанд ороод би тэднийхээс даруй явсан ч цагдаагийнхан намайг ч бас ажиглаж байж мэдэх тул гэртээ нуугдаж ажиллахаас аргагүй болсон юм. Тухайн үед би хэдэн бүлгийн услгааны ажлыг хариуцаад ажлын ачаалал минь нэмэгдэж зарим зүйлийг зүгээр нэг цахиа бичээд хийж болдоггүй. Нүрээ хараад ярилцдаг шиг үр дүнтэй биш байлаа. Тийм шүү. Тиймээс удирдагч ажлын шаардлагаар Ван эгчийг миний хамтрагчаар томилсон. Эхэндээ Ван эгч ах эгч нарыг сайн мэдэхгүй байсан тул цуглаан болгоны өмнө шийдэх хэрэгтэй асуудлуудын талаар би эгчтэй ярилцаж үр дүнтэй байхад нь тусалдаг байлаа. Тэгэхэд би бүлгийн гишүүн Ли эгч үүрэгтээ үргэлж хааш байгааг олж мэдээд хэд хэдэн удаа нөхөрлсөн ч эгч өөрчлөгдөлгүй манай ажлыг саатуулж байв. Зарчимд үндэслэн эгчийг даруй халах хэрэгтэй байсан учраас би нөхцөл байдлыг болон хүмүүсийг халах зарчмыг тайлбарласан бичиг баримтыг бэлдэж Ван эгчэд үзүүлээд Ли эгчийг яагаад халах хэрэгтэй байгаа талаар санаа бодлоо Ван эгчтэй хуваалцсан. Ингэснээр Ван эгч Ли эгчтэй нэггүй нөхөрлөж өөрийгөө эргцүүлж мэдэж авахт нь тус болох байлаа. Ван эгч маргааш нь эгчийг халахаар яваад тэр өдрөө гэртээ ирээд юу болсон талаар надад ярьсан ч ярьж байхдаа намайг нэг ч удаа дуртаагүй. Ялган таньж асуудлыг шийдвэрлэхэд нь тусалсан гэж хэлээгүй. Би баг зэрэг урам хугарч нүднээс талдуур миний хийж байгаа зүйлийг хинч мэдэхгүй байх шиг санагдаж Ван эгч Ли эгчийн байдлыг тэр дорн ойлгож мэдсэн надаас илүү ялган таних чадвартай юм гэж тэд бодох болов гэж гайхшраад их зүйл хийснийг минь хинч мэдэхгүй хийсэн зүйл минь Ван эгчийг сайн гэж харагдуулж байгааг бодоод баг зэрэг сэтгэл гонсоож байлаа. Өөрөختөө буруу сэдэлтэй байх үед тийм байдалд орох амархан шүү. Харин тийм. Хэд хоногийн дараа Ван эгчтэй ажил ярилцах үед нэг бүлэг улам дортоод байгаа хэрэг яригдаж асуудлын үндсийг би харж чадаагүй бөгөөд бүлгийн удирдагчид асуудал байж магадгүй гэж эгч надад хэлсэн юм. Тэрийг бодож үзэж бүлгийн удирдагчийн ерөнхий зан авирыг бодоод тэр удирдагч байр суурьал хамгаалж нэр нүр олох ажил хийдгээс биш. Бодтой ажил хизээж хийдгүү нь юмыг үнэхээр саатуулж байгааг олж харсан юм. Зарчимд үндэслэн тэр удирдагчийг халах хэрэгтэй байлаа. Энэ асуудлыг би ганцаараа шийдвэрлэж чадахгүй. Ойлголтоо Ван эгчтэй хуваалцсанаар эгч бусадтай илүү сайн нөхөрлөж ялган таньж чаддаг болоход нь тусалж оронд нь орох шинэ удирдагч даруй олж чадна гэдгийг мэдэж байсан ч Ли эгчийг халсныг зарчмыг хайж баримт бичиг бэлдэж Ван эгчтэй маш их нөхөрснийг минь хинч мэдээгүйг эргэж батаад энэ удаад бүх бодлоо эгчтэй хуваалцаж эгч тэр бүлгийн удирдагчийг халвал энэ бүхэн эгчийн ажил байсан гэж босод хүн гарцаагүй бодох юм шиг санагдсан. Энэ ажлыг удаан хугацаанд хариуцахдаа миний халаагүй тохиромжгүй хоёр хүнийг энэ ажлыг хийгээд удаагүй Ван эгч ялган таньсан гэж тэд бодоод эгчийг сайн ялган таньдаг үннийг ойлгодог гэж бодох байлаа. Би зарим бодлоо дотроо хадгалахар шийдсэн. Ингэвэл Ван эгчийн нөхөрлөл тодорхой биш байж бусад хүн эгчийг бишрэхгүй. Би тийм ч муу харагдахгүй байлаа. Эгчтэй тодорхой ярилцахгүй байх нь ажилд саад болохгүй гэж юу? Тийм ээ, саад болсон. Тухайн үед би жаахан буруутай санагдаж байсан. Хэрвээ эгчийн нөхөрлөл тодорхой биш, бүлгийн удирдагч асуудлаа ойлгохгүй бол буруугаар ойлгож сөрөг болж магад. Тэгвэл энэ нь тэр удирдагч өөрийгөө эргцүүлэхэд нөлөөлөд бас цаашид өөрөгт нь нөлөөлж болцсошгүй. Тийм гарцаагүй тэгнэ. Бас иймэрхүү тоглоом тоглох нь гарцаагүй бурхны зэвэг хүргэнэ. Тэгж бодоод бүх ойлголтоо Ван эгчтэй хуваалцсан ч Ван эгч юмыг зохицуулахаар явмагц сэтгэл шаналж эхэлсэн. Би яагаад энэ ажлыг шийдвэрлэхээр гарч болдоггүй юм бэ? Ван эгч хүмүүсийг халж ялган таньж байгааг бүх хүн харсан ч тэр бүхний цаана байгаа миний чармаалтыг хэн харав?
Миний хийсэн бүхэн Ван эгчийг л сайн харагдуулж бусдын өмнөх дүр төрхийн сайжруулж байгааг бодохоор надад таатай санагдаагүй. Би бурхан намайг ийм байдалд оруулсан гэж гомдлож, бурхан яагаад гинтгэн намайг ажиглалтанд оруулж байгаа юм бэ гэсэн. Тэр үед цөөн хідэн ах эгч асуудлын талаар бидэнд бичиж таарад. Зарим нь Ван эгчийг асуудлыг шийдэж гэж тусгаалангуйсан нь надад бүрч таалагдаагүй. Бүхэн Ван эгчийг л хараад нүднээс далдуурах, миний ажлыг харахгүй байх шиг надад санагдсан. Ийм байдалтай байвал бүхэн намайг зүгээр нэг хэрэггүй дагалдан гэж хэлэх босоо. Эн чинь буруу сэтгэлгээ байна. Хүмүүс нүднээс далдуурах ажлыг хардгууч бурхан хардаг. Тийм шүү. Та биечлэн нөхөрлөж чадахгүй юм чинь нүднээс далдуур ажиллаж болно. Хамтрагч чинь анхаарлын төвд байна гэж айгаад байвал ажил хийхэд хэцүү байх болно. Тийм ээ. Гэхдээ тэр үед би тэгж бодоогүй. Босод хүн намайг өндрөөр үнэлэхгүй байна гэсэн бодолд автаад. Ван эгч гадуур гүйж байгаа ч надад ч бас гэрт байхад амаргүй санагдаж. Хинч миний хөдөлмөрийг харж чадахгүйд дурамчхан байж юмыг эрс өөрчлөх арга зам бодож олохыг хүсэж байлаа. Хэдийгээр би гараад ах эгч нартай уулзаж чадахгүй ч зөндөө ажил хийж байгаа гол хүн гэдгээ батлахын тулд захиа бичиж ажил зохицуулбал бусад хүний оюун санаанд дах төр төрхөө бэхжүүлэх байсан юм. Яг тэр үед хэдэн бүлгээс цагтл ирж чуулганы зарим ердөө хэргийг зохицуулах шаардлагатай боллоо. Би хариуд нь тэдгээрийг зохицуулах талаар бичиж Ван эгч хизээ очих талаар маш тодорхой бичсэн. Ингээд бүхнийг зохицуулж шийдвэр гаргаж байгаа хүн нь би гэдгийг бүх хүн мэдэх байлаа. Нэг өдөр би нэг эгчээс ямархуу байгааг нь асууж захиа бичгийг хүссэн чи захиа бичснийхээ дараа намайг бичсэн гэдгийг эгч мэдэх болов уу гэж бодсон. Ямар нэг сэжвэр үлдээхгүй бол Ван эгчийг өөрт нь санаа тавьж гин гэж бодож магадгүй байлаа. Тэгж болохгүй. Өөрөө бичснээ би заавал мэдэгдэх ёстой байв. Гэхдээ шууд хэлвэл хэд илэрхий болно. Тэгээд тэр эгчэд өмнө нь нэг магтан дуу санал болгож байснаа гинтгэн санаад сорч байгаа эсхийг асуувал эгч намайг гэдгийг мэдэж магадгүй. Ийм санаа төрөөд захиагаа төргөхөн дуусгаад явуулсан. Дараа хариуг нь хараад намайг захиа бичснийг эгч мэдсэнд би маш баярлаж нүднээс далдуурч гэсэн өөрийгөө сайн харагдуулж бодит байдалтай асуудлыг шийдэж чадхаа бусад харуулж чадах юм шиг санагдсан. Тиймээс ийм маягаар буруу байдалтай байна гэдгээ огт олж хараагүй. Эцэст нь та яаж үүнийг харваа? Өөрийнхөө байдлын талаар ярьсан нэг эгч надад санаалга болсон. Эгч надад үнэхээр хямарсан байдалтай, маш их хичээж ажилласан, зарим нэг баримт бичгийг хамтрагч нь явуулсан учраас өөрөх нь гавьяаг хамтрагч нь хулгайлсан юм шиг санагдаж өөрөхтэй урам зориггүй болсон санагдаж байна гэсэн юм. Үүнийг сонсоод би жинхнээсээ цочирдсан. Сүүлийн үед би яг ийм байдалд амьдарч байсан биш үү? Үүнийгээ шийдэхин тулд үннийг ч ирж хайгаагүй. Намайг өөрийгөө эргцүүлж мэдэж явах санаалга болгож бурхан энэ нөхцөлийг мөрдүүлсэн юм гэж үү? Тэгээд байгаа байдлыг минь шийдвэрлэх бурханы үгийг хайж байгаад энэ хэсгийг уншсан. Төгс хүчит бурхан ингэж хэлсэн байдаг. Антихристүүд альва зүйлийг санаатай үйлддэг. Хэл яриа, үйлдэл, сонгосон үгэнч бүгд маш санаатай байдаг. Тэд бол түр зуурын завхрал харуулдаг, жижиг биеийн хэмжээтэй, хаа явсан газраа дэмий юм чалчдаг мунхаг, мэдлэггүй хүмүүс биш. Ийм хүмүүс тэгдэггүй юм. Арга барил, юмыг хийх арга зам, үгийн сонголт зэргийг нь ажиглавал антихристүүд овжин хорон муу болохыг бид харж болно. Байр суурийн хаан төлөө хүмүүсийг удирдах зорилгодоо хүрэхийн тулд
Антихристүүд боломж олдох бүрд өөрсдийгөө гайхуулж, ганцж боломжийг зүгээр өнгөрүүлдэггүй. Ийм хүмүүс миний өмнө эдгээр зан авирыг харуулна гэж та нар бодож байна уу? Тийм ээ. Та нар яагаад тийм гэж хэлж байна вэ? Өөрсдийгөө гайхуулах нь тэдний уг чанар, мөн чанар юм. Антихристүүд өөрсдийгөө зүгээр л гайхуулж байгаа юу? Өөрсдийгөө гайхуулах зорилго нь юу вэ? Байр суурь хүсэж байгаа нь тэр. Тэдний хэлэх гэсэн санаа юу гэвэл та хэн гэдгийг минь мэдэхгүй гэж үү? Миний хийсэн зүйлсийг хар. Би энэ сайн зүйлийг хийж Бурхны гэрт чухал хувь нэмэр оруулсан. Та үүнийг мэдэж байгаагаас хойш надад илүү чухал ажил өгөх ёстой юм биш үү? Намайг өндрөөр үнэлэх ёстой юм биш үү? Юу ч хийсэн надад найдах ёстой юм биш үү? Тэд ингэхдээ зоригтой байдаг босуу. Антихристүүд хэнч вэ хамаагүй бүх хүнийг хянахыг хүсдэг. Хяналтыг өөр юу гэж тодорхойлж болох вэ? Хяналт гэдэг нь бусдыг аргандаа оруулж, хүмүүсээр тоглож, тэдний хийж буй зүйлийг удирдахыг хичээх явдал юм. Жишээлбэл ах эгч нар ямар нэг зүйл сайн хийгдсэнийг магтах үед антихристүүд тэр даруй өөрсдийгөө тухайн зүйлийг хийсэн гэж хэлдэг бөгөөд ингэснээр бүгд тэдэнд талархдаг. Жинхэнэ эрүүл ухаантай хүн ингэхүү. Хэрхэвч үгүй. Антихристүүд өчүүхэн төдий сайн үйл хийсэн ч хүн бүрд мэдэгдэхийг хичээдэг бөгөөд ингэж гэмээн бүгд тэднийг хүндэлж магтах болно. Тэднийг сэтгэл хангалуун болгодог зүйл энэ юм. Амен. Антихристүүд үргэлж өнгөрч байдгийг Бурхны үгээс би олж харсан. Антихристүүдийн хэлдэг хийдэг бүхэн бусдын бишрлийг л төрүүлж байр суурь олж авах гэсэн талд оролдлого байдаг. Бурхны үгийг тунгаан бодож харуулсан зан чанараа эргцүүлэхэд би антихристтэй яг адилхан юм биш үү? Ван эгч намайг огт дурдлагүйгээр тэр хоёр эгчийг хаалах үед надад шудраг бос хандаж байгаа юм шиг. Тэднийг ялган таньсан гол хүн нь би байсан байтал бүх гавьяаг Ван эгч хүртсэн юм шиг санагдсан. Энэ царайгаа харуулсан ганц хүн нь эгч. Би хичнээн их юм хийлээгээд хинч харахгүй. Намайг чимээгүйх юм хийсээр байвал хинч мэдэхгүй. Туйлын бухимдмаар байсан. Өнгөрч ах эгч нарт бишрүүлж тэдний нүдэнд байр суурьтай болохын тулд би тархиа гашлагаж маш их хүчин чармаалт гаргаж байлаа. Ажил зохицуулахаар захиа бичиж байгаа юм шиг л харагдсан ч. Үнэн дээр өөрийгөө байгаа гэдгийг Ван эгч ердөө миний өмнөөс зарим ажлыг хийсэн. Харин би голчлон хариуцж байгааг бүх хүнд сануулахыг далдуур оролдож байлаа. Өөрийн жигшүүрт сэдлийг харуулахгүйгээр өөрийнхөө байгааг сануулж бишрлийг нь төрүүлэхийн тулд нэг эгчэд туслах нэрийдлэр эгчэд санаа тавьж байгаа юм шиг дүр эсгсэн. Би маш зайлжин ёрын муу зан чанартай байж үнэх хэрэгтэй Бурхны илчлэл удирдамжгүйгээр тэр хоёр эгч өөрийнхөө тохирохгүй гэдгийг би хизээч мэдэхгүй байсан. Бас тэр хоёр эгчийг хаалах үед ажил зөндөө хохирол учраад байсан. Ялангуяа тэр бүлгийн удирдагчийн тухайд тийм байсан. Ван эгч хэлээгүй бол би ялган таньж чадахгүй. Байранд нь үлдээх байсан. Тийм байна. Би ажлаа сайн хийгээгүй. Буруутайгаа мэдрээгүй төдийгүй ичхүргүүгээр гавьяа шаардаж өнгөрч байр суурьтай болж бүх хүнээр хүндлүүлэхийн тулд жигшүүртэй арга хэрэглэж байж би тэндүү ичхүргүй байж тэр үед би Бурхны үгийн нэг хэсгийг уншсан. Би уншиж болох уу? За тэг. Энэ хэсэг шүү. Үннийг хэрэгжүүлж чаддаг хүмүүс аливаг хийхдээ Бурхны ажиглалтыг хүлээн авч чаддаг. Бурхны ажиглалтыг хүлээн авах үед зүрх сэтгэл чинь зөв болдог. Чи бусдад харуулгал гэж аливаг хийн, бусдын магтаал бишрлийг хүртэхийг хүсдэгч
Бурхны ажиглалтыг хүлээн авдаггүй бол Бурхан зүрх сэтгэлд чинь байсаар байгаа юу? Ийм хүмүүст Бурхныг хүнлэх сэтгэл байдаггүй. Альвааг үргэлж өөрийнхөө төлөө бүүхий. Өөрийнхөө ашиг сонирхлыг байнга бүү бод. Хүний ашиг сонирхлыг бүү харгалз. Бахархал, нэр хүнд, байр сууриа бүү бод. Чи эхлээд Бурхны гэрээ ашиг сонирхлыг бодож, үүнийг энэ тэргүнд тавих ёстой. Бурхны хүслийг анхааран үзэж, үүргээ биелүүлэхдээ холдтой байсан эсгээ үнэнч байж, хариуцлага биелүүлж, бүхнээ зориулсан эсгээ. Мөн өөрийн үүрэг чуулганы ажлын талаар чин сэтгэлээсээ бодож үзсэн эсгээ тунгаан бодох ёстой. Чи эдгээрийг бодож үзэх ёстой. Эдгээрийг ахин дахин бодож танин мэд. Тэгвэл үүргээ сайн биелүүлэхэд амархан байх болно. Амен. Амен. Бурхны үг үнэхээр зөв. Бурхны шинжилтийг хүлээж авах нь үннийг хэрэгжүүлэх түлхүүр. Бусад хүн юу бодохыг тоолгүй. Бурхныг сэтгэл хангалуун болгож үүргээ гүйцэтгэхэд л санаа тавих ёстой. Тийм шүү. Зүрх сэтгэлээ зөв байлгаж, нэр төр, байр суурьнд санаа зовохгүй байвал Бурхны цаашаалыг хүртэж чадна гэдгийг би ч бас мэднэ. Тийм шүү. Бурхны үгийг уншаад би хэрэгжүүлэлтийн замыг олсон учраас хожим нь бусдад захиа бичиж нөхөрлөхдөө захиа ашиглаж бусдын бишрлийг төрүүлж зүрх сэтгэлд нь зайзлахын оронд зөв сэдэлтэй байж Бурхны шинжилтийг хүлээж авахаар үргэлж чармаадаг болсон. Чуулгануудад Паулийн бичсэн тэр бүх захиаг бодоход Паул тэр захиануудаа хизээч эзэн Есүсийг өргөмжилж гэрчлээгүй. Эзэн Есүсийн үгийг даг гэж итгэгчдийг шавдуулаагүй. Өөрийгөө л өргөмжилж гэрчилж хичнээн их ажилласан, хичнээн их зовсон тухайга ярьсан. Тэр би хамгийн гол элч нараас өчүүхэнч дутхгүй гэж хэлээд хүмүүсийг өөрийнхөө өмнө Бурхны эсрэг замд аваачсан. Үнэн. Ах эгч нарт миний бичсэн захиач Бурхныг өргөмжилж гэрчлээгүй. Харин тойруугаар өнгөрч байсан. Үндсэндээ би Паултай адил зүйл хийж байсан биш үү? Гэмшгүй бол эцэст нь яг л Паул шиг таядан хаягдаж шийтгүүлэхээ би мэдэж байсан. Тийм шүү. Үүнийг ухаарад би Бурханд залбирч. Бурхан минь, би байр сууриндаа их санаа зовж байна. Би үүнд захирагдаж Бурхны гэрээ ажлыг хохирохыг хүсэхгүй байна. Олноос онцгойрч чадсан ч үгүй ч үүргээл тууштай гүйцэтгэхийг хүсэж байна гэсэн. Дараагийн хэд өдөр нь би ухамсартайгаар сэтлээ засаж чуулганы ашиг сонирхол хамгийн чухал үүргээ сайн гүйцэтгэх гэж байнга өөртөө сануулж байлаа. Тэгтэл нэг өдөр бид Чэн ахаас халагдах өргөдөл хүлээн авахад хамтрагчтайгаа эвтэй байж чадахгүй байгаа учраас ажлаа өгөхийг хүсэж байна гэсэн байлаа. Ахын асуудлыг өмнө нь бид баг зэрэг мэдэж байсан. Гол нь ах дэндүү бие тоосон гүжүүд учраас бусадтай сайн ажилддаг. Ван эгч хэдийнэ хэд хэдэн удаа ахтаа нөхөрлсөн ч ах өөрчлөгдөөгүй. Ингээд гинэтхэн огцорчхоор энэ асуудлыг шийдэхэд бидэнд хэцүү болох юм шиг байлаа. Ван эгч бид хоёр ахын асуудлыг ярилцах үед би үзэл бодлоо хуваалцаж Бурхны үгийн холбогдох хэдэн хэсгийг олж Ван эгчэд ч бас энэ тохиромжтой нөхөрлөл шиг санагдсан. Тэр үед надад нөхөрлөл минь хичнээн нэмэртэй байлаа гэд ахтай яг ярих хүн нь ихч гэж батагдлаа. Нүднээс далдуур хүчин чармаалт гаргаж манлайлж байсныг минь хэн мэдэх юм бэ? Ингэж бодоод Ван эгчтэй нөхөрлөхөө болмоор байсан чи бүх бодол санааг минь Бурхан шинжиж байгааг мэдэж байсан болохоор баг зэрэг сэтгэл төгшлээ. Би яагаад үргэлж нэр төрө байр сууриа хамгаалахыг хүсдэг юм бэ? Үннийг хэрэгжүүлнэ гэдэг олон дахин давтагддаг үйл явц. Хамгийн гол нь үннийг ирж хайж байр сууриаар хөөцөлтийн үр дагаврыг бүрэн олж харах. Тэгвэл үүнийг орхих амархан. Энэ талаар та ирж хайсан уу? Би Бурхны үгийн нэг хэсгийг уншсан нь байр суурийн хойноос хөөцөлтийн үр дагаврыг ойлгоход минь тусалсан. Хүн үннийг хайрлаж, үннийг эрэлхийлдэг гэж хэлдэг хэрн мөн чанартай нэрд гарах, өнгөрөх. Хүмүүст өндрөөр үнэлэгдэх, ашиг сонирхлоо хангах зориг хөөцөлддөг. Бурхныг дуулууртай дагаж сэтгэл хангалуун байлгахын төлөө биш.
нэр төр байр суурийн төлөө үүргээ гүйцэтгэдэг бол тэдний эрэл хайгуул ёс бос байгаа хэрэг. Тийм тохиолдолд тэдний үйлдэл чуулганы ажилд саад болдгоо, эсвэл урагшлахад нь тус болдгоо. Тэд харваас саад болдог. Үүнийг урагшлуулдаггүй. Чуулганы ажил хийх нэрийдлээр ховын нэр төр байр суурь хөөцөлдөж, өөрсдийнхөө ажиллагааг явуулж, багахан бүлэг, бяцхан хаанчлалыг байгуулдаг бүх хүн, иймэрхүү хүн үүргээ биелүүлж байгаа юу? Тэдний хийдэг бүх ажил мөн чанартай чуулганы ажлыг саатуулж, өмүүлж хохироодог. Байр суурь нэр төр хөөцөлдөхийн үр дагавар юу вэ? Нэгдүгээрт энэ нь Бурхны сонгосон хүмүүс Бурхны үгийг эдэж ууж, үннийг ойлгоход нөлөөлж, амийн оролтын саатуулж, Бурханд итгэх зөв замд ороход нь саад болж, буруу замд оруулснаар сонгогдсон хүмүүсийг хорлож сүрэлд хүргэдэг. Тэгээд энэ нийцтэй чуулганы ажлыг яадаг вэ? Нурааж, саатуулж, хохироодог. Хүмүүс алдар нэр байр суурь хөөцөлдөхийн үр дагавар энэ юм. Тэд ийм маягаар үүргээ гүйцэтгэдгийг антихристийн замаар алхах явдал гэж тодорхойлж болох биш үү? Амен. Амен. Нэр төр байр суурийг эрэлхийлэх нь зөвхөн хүний амийн оролтод нөлөөлдөг. Асар их ёр юм уу гүйлдэхгүй бол чуулганы ажилд саад хийхгүй гэж боддог байлаа. Нэр төр байр суурь эрэлхийлэхийг Бурхан яагаад тэгж их жигшиж зэвүүцдгийг би ойлгодгүй байлаа. Бурханы үгийг уншаад үүрэгтэй хувийн байр суурийн хойноос явж Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалахгүй байх нь чуулганы ажилд эцтэй ах эгч нарын амийн оролтод хор хүрэх нь гарцаагүй гэдгийг харсан. Ингэх нь чуулганы ажлыг саатуулж тасалдуулна. Үүнийг Бурхан ялладаг. Тийм ээ. Чэн ахын асуудлыг ярилцах үед би анхаарлын төвд байж чадахгүй учраас нөхөрлөлийг хүсээгүй. Ингэх нь том зүйл биш юм шиг байвч үнэхээр ноцтой байсан. Хэрвээ бид чэн ахтай асуудлыг нөхөрлөхөө алгуурлавал ахын амийн оролтод хор хүргээд зогсохгүй шинээр эргэстэйг услах ажилд ч нөлөөлөх байсан. Тийм шүү. Хариуцлага хүлээсний хувьд би үүргээ гүйцэтгэхэд бэрхшээлтэй байгаа хүнд даруй тусалж чуулганы ажлыг хэвээ явуулах ёстой байсан. Ялангуяа коммунист нам их баримтлага хийж байгаа үед ван эгч цуглаан руу явах болгондоо баримтлагдах эрсдэлтэй байгаа. Игч хангалттай бэлдээгүйгээс цуглаан дээр асуудлыг шийдэж чадахгүй байвал эрсдэл хүлээлээч ажил нь үр дүнтэй байж чадахгүй. Тэгвэл игчд том муу байх биш үү? Тэгхэн чуулганы ажил саадуулна. Тэгнь. Би асуудлыг аль болох хурдан шийдвэрлэх талаар ван эгчийн аюулгүй байдлын талаар бодоогүй. Игч миний гавьяаг булааж болцсошгүй гэсэн бодолд автаад маш аминч хүн чанаргүй байж. Би хариуцлага хүлээсэн мөртөө бодиттой ажил хийгээгүй. Тэрч байтугай Бурханы гэрийн ажлыг хохирон байж өөрийн байр суурийг хамгаалж байж тэгхэн Бурханыг эсэргүүцэж антихристийн замаар явж байж. Тэгж Тийм байж. ээ. Өмнө нь би ганцаараа хариуцлага хүлээж хичнээн хэцүү байсан ч чадах бүхнийг хийсэн. Гэхдээ намын баримтлагаанаас болоод гарч чадхаа болж нүднээс далд ажиллах үед өөргөө дурамжхан гүйцэтгэж анхаарлын төвд орохын тулд ван эгчтэй өрсөлдөхийг үргэлж хүссэн. Тэр үед би өөргөө гүйцэтгэж байсан тэр бүх урам зориг минь нэр төр байр суурийн төлөөл байсныг ухаарсан. Тэр нөхцөл байдал миний буруу сэтэл эрэл хайгуулыг илчилсэн нь тэр чигтээ намайг гих Бурханы аврал хайр байсан юм. Үнэхээр Тийм үү? ээ. Бурхан ингэж илчлээгүй. Бурханы үг ил болгоогүй бол завхарсан зан чанараа олж харахад хэцүү байдаг. Яг үнэн. Дараа нь би Бурханы зарим үгийг бодоод хэрэгжүүлэлтийн замыг илүү тодорхой ойлгосон юм. Та нар Бурханы ажлын зорилгын төлөө, чуулганы ашиг тосын төлөө мөн ах эгч нартай түлхэж зөхөхийн тулд эвэйтэй хамтын ажиллагаанд хүрэх ёстой. Бурханы хүслийг анхаарахын тулд чи бусадтайгаа хамтран ажиллаж, бие биеэ засаж залруулан илүү дээр үр дүнд хүрэх ёстой. Жинхэнэ хамтын ажиллагаа гэж энэ бөгөөд үүнд оролцдог хүмүүс л жинхэнэ оролтыг олж авна. Хүн үүргээ сайн биелүүлэхийн тулд юу хийх ёстой вэ? Хүн үүргээ бүх зүрх сэтгэл, эрч хүчээрээ биелүүлдэг байх ёстой. Бүх зүрх сэтгэл, эрч хүчээ ашиглах гэдэг нь үүргээ биелүүлэхэд бүх бодлоо дайчлан бусад зүйлд автахгүй байх.
дараа нь өөрт байгаа эрч хүчээ ашиглаж бүх хүч чадлаа шавхан өөрийн хэв чанар авьяас бэлэг давуу тал ойлгосон зүйлийг ажилдаа зориулна гэсэн үг юм. Чи альвааг ойлгодог, хүлээн авдаг бөгөөд чамд сайхан санаа байгаа бол энэ талаар бусадтай ярилцах ёстой. Эв зохицолтой хамтран ажиллах нь энэ юм. Ингэж чи үүргээ сайн биелүүлнэ. Үүргийн гүйцэтгэл чинь хангалттай байна. Хэрвээ чи үргэлж бүх ачааг өөрч, бүхнийг өөрөө хариуцаж, бусдыг биш өөрийгөө харуулахыг хүсдэг бол үүргээ биелүүлж байгаа хэрэг мөн үү? Үүнийг дарангуйлал гэж нэрлэдэг. Энэ нь жүжиглэж буй хэрэг. Үүргийн гүйцэтгэл биш сатанлаг зан авир. Хүн ямар ч давуу тал, авьяас бэлэг, онцгой чадвартай байсан. Бүх ажлыг ганцаараа хариуцаж чадахгүй. Тэд чуулганы ажлыг сайн хий гэвэл эв найртай хамтран ажиллаж сурах ёстой. Тиймээс эв найртай хамтын ажиллагаа нь үүргээ гүйцэтгэх хэрэгжүүлэлтийн зарчим юм. Чи бүх зүрх сэтгэл, эрч хүч, хамаг үнэнч байдлаа ашиглаж хийж чадах бүхнээ өргөн барьж байгаа цагт үүргээ сайн гүйцэтгэж байна. Амен. Амен. Бид үүргээ сайн гүйцэтгэхийн тулд Бурхны зүрх сэтгэлийг бодож ах эгч нартайгаа хамтран ажиллах ёстойг Бурхны үгээс би олж харсан. Бид үүнд бүхнээ зориулж давуу талаараа нэг нэхээс сул талыг нөхөх ёстой. Ингэж ажил Бурхны өрөөлийг хүртэж ажилдаа сайн үр дүн гаргаж чадна. Таны зөв. Бидний хэн нь асуудлыг бичлэн шийдвэрлэх нь хамаагүй. Бусдын байдал бэрхшээлийг шийдвэрлэж чадаж байгаа цагт миний хүчин чармаалт нүдэнд харагдахгүй далд байсан ч үүргээ гүйцэтгэж Бурхныг сэтгэл хангалуун байлгавал санаа минь амар тайван болдгийг олж харсан. Бурхан талархая. Байр суурь бодолгүй. Бурхны даалгаврыг чин сэтгэлээсээ хүлээж авч үүргээ чимээгүйхэн гүйцэтгэж байгааг бусад хүн биш Бурхан л мэдэж байвал Бурхны өрөөлийг хүртэж өөрхтөө үр дүн гаргаж амар амгалан мэдэрнэ. Тийм шүү. Үүргээ ингэж гүйцэтгэх маш сайхан. Үүний дараа би энэ ахын байдалд зориулж ямар үннийг нөхөрлөх талаар нэлээд бодоод ван эгчэд хянуулахаар Бурхны холбогдох хэд үгийг олсон. Эгч бас чин ахын байдлыг үнэхээр онож хэлсэн. Миний бодоогүй хэд эсхийг олсон байв. Эдгээр нийлээд илүү цогц болсон. Бурхан талархая. Мосе маш дуугүй Аарон уран цэцэн байсан ч Бурхны даалгаврыг хамтдаа биелүүлж Израильчуудыг Египтээс дагуулж гарсныг би бодлоо. Би гарч яваад ажиллаж чадахгүй ч олж харж бодсон зүйлүүдээ ван эгчтэй тодорхой нөхөрлөж чадах байсан. Бид хамтарч ажиллаад асуудлын талаар илүү иж бүрэн үзэл бодолтой болж асуудлыг илүү сайн шийдэж чадаж байсан. Тэр нь чуулганы ажилд ач тустай биш үү? Тийм ээ. Тийм шүү. Бид бүх зүйлийг ярилцсны дараа ван эгч чин ахтай нөхөрлөхөөр явж би зүрх сэтгэлдээ тэдний төлөө залбирч Бурхан тэднийг залж чиглүүлж байгаа гэж найдсан. Тэгээд нэг өдөр бид хоёр хэдэн ах эгчээс захиа авч захианд ван эгчийн нөхөрлөөр дамжуулан зарим нэг алдааг засаж чадсан. Үүргээ илүү сайн гүйцэтгэж байгаа гэснийг уншаад миний сэтгэл баг зэрэг гонсойж тэр алдаа асуудлыг би олж мэдсэн байтал бүх хүн ван эгчийн ажлыг л хараад нүднээс талд миний хийж байгааг хэн ч хараагүй юм шиг санагдсан. Би дахиад л нэр төр ашиг хонжооны төлөө өрсөлдөж байгаагаа ухаарад залбирч өөрийгөө хаялаа. Сүүлд нэг нийтлэлээс Бурхны үгийн нэг хэсгийг уншсан нь сэтгэлийг минь үнэхээр хөдлөсөн юм. Чи хүч чадал багтай байж болох ч бусадтай хамт ажиллаж чаддаг. Тохиромжтой зөвлөгөөг хүлээн авч чаддаг. Зөв санаа зорилготой Бурхны гэрээ ажлыг хамгаалж чаддаг бол зөв хүм заримдаа чи ганцхан өгүүлбэрээр асуудлыг шийдэж хүмүүрд ашиг тусаа өгч чадна. Заримдаа үнний ганцхан өгүүлбэрийг нөхөрсний чин дараа хүн бүр хэрэгжүүлэлтийн замтай болж эв найртай хамтран ажиллаж чаддаг болж бүгд нэгэн зорилгын төлөө чармааж адилхан үзэл бодол санаатай байдаг учраас ажил тун үр дүнтэй байдаг. Хэдийгээр ийм үүрэг гүйцэтгснэг чинь хинч санахгүй. Тийм ч хичээл чармаалт гаргасан мэт чам санагдахгүй байж болох ч үннийг хэрэгжүүлдэг, зарчмын дагуу үйлддэг хүн гэдгийг чинь Бурхан харна. Ийм юм хийснийг чинь Бурхан санана. Үүнийг үүргээ үнэнчээр биелүүлэх гэж нэрлэдэг. Амен. Амен. Тийм шүү.
Нүднээс далд хийж байгаа ажлыг минь хинч харахгүй байлаач. Бурхны өмнө би хариуцлага биелүүлж байсан. Бусад хүн мэдэх үгүй нь хамаагүй. Үннийг хэрэгжүүлж Бурхныг сэтгэл хангалуун байлгах л чухал. Зааварлагчийн хувьд алдаа асуудал байгааг анзааруул бусадтай ярих нь миний үүрэг. Миний хийх ёстой зүйл. Үүнийхээ төлөө би гавьяа хүртэх ёсгүй. Өмнө нь би бусдын өмнө өнгөрөхийг үргэлж хичээдэг байсан ч одоо нүднээс далдал ажиллахаас өөр аргагүй болсон. Энэ нь Бурхны зохицуулалт надад хэрэгтэй зүйл байсан. Би үүнд захирагдаж, өөрийгөө сайн ашиглаж, өөрийнхөө үннийг хэрэгжүүлэхэд анхаарч, үүргээ сайн гүйцэтгэхээр чармаах ёстой байсан. Тийм ээ. Дараа нь ажилд маань асуудал байгааг анзааруул би санаачлаг гаргаж ван эгчтэй ярьдаг болсон. Заримдаа асуудлын талаар ах эгч нарт бичихдээ бичиж байгаа хүн нь би гэдгийг заавал харуулахыг хүсдэг байсан ч далдуур өөрийгөө өргөмжилж өнгөрч байгаагаа ухаараад залбирч буруу сэдлийн орхин тайвширч бусдад туслахын тулд ямар зүйл бичих, хариуцлага яаж биелүүлж болох талаар боддог байв. Ийм маягаар хэрэгжүүлэхэд сэтгэл цэлмэж эрх чөлөөтэй болсон санагдаж байлаа. Тэгж үлдэх нь маш гайхалтай. Бурхан талархъя.